Өчигдөр манай хотын Америк хөлбөмбөгийн баг том тоглолттой байсан юм шиг лээ. Учираас заалан тоглох хүмүүс бага ирсэн. Уг нь бол ядчил 5-5-аар хоёр талтай тоглолдог байхгүй. Уг нь бол дотроо халаалга юм шиг бодогддог болов шиг бичлэгэн дээр хөгийн харагдах юм тий. Энд бол яг гоё эргэж харчаад бар уулан дээрээ залчиж байгаа байхгүй. Дараагийн позишн дээр бөмбөө авчиж шахажсэн чинь дабл тим хүрээд ирэхээр нь хүн рүүгээ дамжуулаад дахиад оноо авсан. Тоглолт эхэлж байгаа учраас дундын шидэлтэй нэг тушаад үзчихэ. Гэхдээ ороогүй л тий. За дараа нь айл бөмбөө дамжуулж байсан чинь манай хүн таслаад над руу дамжуулаад эргэж хараа шидэх гэсэн чинь манай нөгөө хүн доор суулгахаар дамжуулаад бас нэг оноо дараагийн позишн доор шахаж аваад нэг сайхан түлхэж өгөөл том талаад агаад эргэчихэж байгаа байхгүй. Энэ дээр энэ баруун хөлний тавилт аягүй чухал шүү. Йоо би баг хичээл заагаад байгаа юм уу хаашаа. Өмнөх 2-3 позишн дээр нөгөө доор шахаа тоглолцсон байсан учраас хамгаалагч маань яг тийм хүлээж ангот нь 3 руу гарч ирээд шидэд оруулчих. Дараа нь манай хүн шидэд алтангууд нь самбараас аваад шууд хийчихэж байгаа байхгүй. Ер нь энэ дээр дандаа яг өөрийнхөө оруулснуудыг түүгээд авцсан байгаа. Угаасаа өөрөө бичлэгээ хийгээд эдитээ хийж байгаа юм чи яа тийм те. За саяны энэ блогт дулдаг нөхөр бол яг бидний үед эд алж исэн микс хамтгийн дуучин гүнчээ шүү дээ. Цаа чин бас 3-аас шиднэ. Яг одоо энд харагдаж байгаа ч л өөрөө бөмбөө заалж авч гараад нүүлгчиж байгаа байхгүй. Хариу дайралт ирэхийдээ яана. За энэ тоглолтын дээр манай хүн бөмбөгийн дундуур нь таслаад над дээр ирэнгууд нь би бөмбөө 3 руу гарч цэвэрлсэн чинь шууд над руу буцаага өгсөн. Тэнгууд нь амархан лейап хийгээд дахиад нэг оноо. За энэ дээр доор байсан хүндээ өгсөн манай хүн шахаж чагаад хүн хүрээд ирэнгууд нь 3 дээр суул байсан над руу өгөөл би сов суул байсан учраас мэдээж шийдэн. Харин нөгөөтг нь ашгүй орсон. За энэ бол эхний тоглолтын сүүлийн гейм point. За цаад хүн рүүгээ дамжуулчаа. За тоглоорой гэж хүндээ заслан тавих гэсэн чинь манай хүн гүүж өгдөг. За тэгэхээр дундуур нь кат хийж ороод тоглолтыг дуусгасан. Цог хүлээсэн учраас бид нар 3-3-аараа 3 баг болоод 15 оноогоор тоглосон. За ингээд дараагийн тоглолтыг эхэлсэн. За намайг хааж байгаа хүн их онцлогтой. Сайн хамгаалдаг боловч өсөж блок хийх дуртай. Тэгэхээр тэрэн дээр нь тоглож байгаа байхгүй. Хоёр талдаа 5-5-аар тоглож исэн бол надад ингэж болно доор шахаж тоглоод байх боломж гарахгүй л те. Тэгээ нэг талдаа болохоор л ингэж байгаа. За энэ удаад бас яг адилхан доор шахсан байдалд авчиж байгаа. За тэгээ нэг мөрөглөө. Нуруугаа дагаад иргэчий гэсэн боловч кольцооны доор хитрхи орцсон байсан учраас ахиж нэг зөөлөн мөргөөд баруун гараараа зөөлөн дадлаад ичиж байгаа. Дараагийн позишн дээр хамгаалагч солигдоод учраа олоогүй байгаа дээр нь шууд 3-аас шидэд оруулсан. За энэ удаад энэ төрлийн эхний бичлэг юм чи өөрийгөө магцаараа таарлаа. Тэгээ таалагдвал лайк дараарай. Яг энэ төрлийн бичлэгийг дахиад оруулж болно. Сүүлийн оноог ингээ 3-аас авснаар гейм point